За happy 24 клубээс өглөөний мэнд хүргэе. За өмнөх бичлэг дээр бид нүс ийм хаяг өгсөн байгаа. За энэ хаягийг л угаарай. Smart Go thread дээр яаж бүртгүүлэх вэ гэдэг. Энэ дээр sign up руу энэ хаяг руу ороод ирэнгүүт нь sign up дээр дарна. За тэгээд энэ дээр та өөрийнхөө мэйлийг өчнө. Энэ сайт руу орох паспортаа биччихнэ. За энэ сайт дээр болохоор энэ арбитраж ботын ажиллагаа дүн шинжилгээ хийх өөрөө стратеги харж ажиллуулах юм боломжтой байгаа. За нөгөө нэг нь бол энэ байна. Oceans Online гэдэг. Энэ дээр бас бүртгэлээ хийчих хэрэгтэй. Нэрээ овгоо улсаа сунган Монгол гэдэг тэгээд эрэгтэйгээ тэмдэглэн. За энэ Skype хаягаа өгж болно үгүй ч болно утсаа хийх хэрэгтэй өөрөөхөө энэ бүртгэлийн имэйл хаягаа хийгээд энэ нөхцөл шаардлагын зөвшөөрөөд sign up дарчна. За ингээд та бүгд өчигдөр үдсэн хүмүүс бол бүртгэл хийсэн баг. Хийгээгүй хүмүүс бол энэ зааврын дагуу хийгээрэй. За ингээд өчигдрийн бичлэгийн ботны үргэлжлэлийг та бүгдэд танилцуулъя. Ботуудын түүхийг харуулах график дээр өчигдөр энэ ботууд өнөөдрөөс арай өөрөөр харагдах болов. $10,000 нь юу дансан байгаа юм бэ? Тэгвэл яд юм бол нийт хөрөнгийн хэмжээ нь байгаа хгүй яг энэ дотор байгаа. Анийн даасан дээр угнагийн өөрийнх нь үү? Тий. Ботын харагдахгүй угнаа. Энэ дээр за ингээд одоо нөгөө түрүүн хоногн дуусхлаар яадаг вэ гэдгийг ярих гэдэг байгаа. Энэ bot ID гэхэлэр bot болгон өөрийн ID хаягтай хамгийн нэгдүгээр баган дээр байна. Дараагийнх нь бол хөрөнгө оруулсан хэмжээ байж байгаа биткойнороо. Дараа нь profit ашиг алдагдлын хэмжээг ингээд доороо хуваараа зарж байгаа. Өчигдрийн ботууд бол энэ 0.2% өсөлт үзүүлсэн байна уу те? Энэ ихнийг харагдаж штэ. 0.21% нэг өдөр ажиллаад ашиг хийсэн байна. За зарим нь 0.10 $67 бот болгон өөр багхгүй. Тэгэхээр сарын дараа энэ ботын ажиллагаа зогсонгууд за энэ дараагийнх нь бол нөгөө ботын ажиллаж байгаа хугацаанд гарч байгаа. Нэг хоног хэдүүгээд ингээд сая биднээс $1,000 ингээд өчигдөр өнөөдөр хоёр бүх ботуудаа авсан юм чинь 30 хоногийн дараа дуусангууд нь дараагийн одоо баган дээр бол зөвхөн ашгаа энэ цэнхэр болчтой. Withdrawal of profit only гэдэг зөвхөн ашгаа эндээсээ салгана гэсэн үг ботносоо. Тэгэхээр энэ цэнхрийг дараагийн багны цэнхрийг дарах юм бол ашгаа өөрийнхөө данс руу шилжүүлээд ботносоо үндсэн мөнгөө салгахгүй гэсэн. За дараагийн ногоон бай гэн гэхэлэр энэ дээрээ ботон дээрээ мөнгө нэмэх боломжтой. Хамгийн төгсгөлийнх нь бол энэ дарчих юм бол ашигтайгаа үндсэн мөнгөө ботноос салгачихж байгаа. Яагаад биднес энэ үед салгадгүй гэхэлэр 10-20 ботоо харж агаад 7-8-аас бага хувьтай ботуудаа дуусгачихж байгаа. Үндсэн мөнгөний тэр чигтэн даасан ботонд байгаа бүх мөнгөө ашигтай гаргаад арай илүү нөгөө хүүтэй өсөж байгаа бот руу нэмэх боломжтой байхгүй. Жишээ нь 7-8-аас их 10-15% ашигтай руугаа нэмээд ээж болно гэсэн чинь тэр ботоо ажилуулад арай бага ашигтай ботоо хаачих боломжтой байна. За тэгээд энэ дээр зөвхөн биткойн биш, эфирм дээр бас сонголтоо хийж болно. Тэгээд харьцуулаад маш олон стратегиэр өөрөө удирдах боломжтой. Энэ дээр удирдах гэдэг нь яг өөрөө арилжаанд оролцох биш, ботынхоо сонголтыг хийгээд үндсэн ажлаа цаагаараа хийгээд заавал ингээд дэлгэц шагаахгүй хяналтаа тавиад нэг өдөр юм уу 2 өдрийн дараа ч юм уу сарын дараа хараад мөнгөө гаргах цагаад авчих боломжтой. 30 хоногийн дараа буцаад өөрийнхөө Binance-ийн данс руу ч юм уу энэ биткойн эфирмээр татаад авчиж болно шүү дээ. За history-г нь орохлоор яаж арилжаа хийсэн бэ? Энэ өчигдрийн 0.7-0.8% тэр нь харагдана. Одоо history руу харъя те.
За ингээд history руу харангууд тухайн бот нь яг ямар пэйжээс арилжаа хийсэн гэдэг ингээд харагдаж байгаа. Жишээ нь 6CE7 бот болохоор Bittrex дээр арилжаа хийсэн байна. Авснуу зарсныг бирж хоорондын арилжааг бот хийгээд байгаа шүү дээ. Бид ботгүй бол махан биеэрээ тухайн биржүүдээр данстай байх ёстой. Тэр данснасаа арай бага дүнтэй биткойн нөгөө Bittrex-дээрээс биткойн руу шилжүүлнэ. Цаг орно, удирдна, догно хийж орно, шинтгэл төлнө, шилжүүлээд буцаад зарна. Буцаад зарсныгаа яах вэ? Тэр бирж дээр авах уу, яах уу гэдэг ингээд маш олон үйлдэл хийх шаардлага гардаг. Smart Trade компани өмнө нь нодлон жил бол софт оруулж ирсэн. Энэ болохоор яг миний тухайн биржүүдээр байгаа дансны API-уудыг үйж ажиллаж байсан жоохон хүндрэлтэй. Арай IT мэдлэгийн хүмүүсийг шаардж ирсэн бол одоо ингээд нодлон 10 сараас хойш ботын ажиллагааг оруулаад хүмүүс аюул хялбар ашигтай ажиллах юм бизнесийг санал болгож байгаа. За ингээд KuCoin, HitBTC, Kraken гэдэг маш олон биржүүдээр ингээд арилжаагаа хийсэн байна шүү дээ. Одоо 4 сарын 29-нд одоо байршуулсан ботууд. Өнөөдрийн энэ 25 бот нь бас яг энэ жишгээр ингээд явчихна. За ийм хөл ашигтай бизнес юм да. Тэгээд энэ дээр бас нэг реферал хаягаар яг энэ бот дээр хөрөнгө оруулаад ажиллаж болж байгаа. Тухайн хүн бот дээр хөрөнгө оруулж ажиллахаас гадна энэ бизнесийн мэдээллийг өөр хүмүүст түгэх дэлгэрүүлэх ингээд мэдээлэл өгөхөд бол бас тодорхой хэмжээний тийм реферал бонус урамшуул хөрөнгөлөгдөж биткойноор яг өдөрт нь ордог байна. Тэр нь болохоор би өөрийнхөө найзад тухайн линкийг өгөө. Тэр линк нь болохоор Oceans Online гэдэг юм юу байгаа. Бас bounty шиг юм урамшууллын оноо дүнгийн биткойноор өгчдөг юм хөлбөр байгаа шүү. Тэрийг яг энэ бичлэгийн өмнө хойно хаана байршуулах вэ? Биднээс тавьчихна. Иймэрхүү сайн бот энэ бирж дээр гарна. Одоо энэ 8 сараас энэ жилдээ нэг 5-аас 8 бирж дээр гарах байх. Компани бэлтгэлээ хийсэн байгаа. Одоогоор Hypnos-ийн Trade Coin нэг 0.89 центтэй арилжаалагдж байгаа. Дотроо бирж дээр гарахлаар мэдээж ингэ өөрөө ханшин яг бодиттой тогтоож явж штэ. Бид бол арай багаар цуглуулсан байгаа. Энэ хата Smart Go ч өөрөө trade coin-тэй юм уу тий? Тий, trade coin-тай. Одоо лагийн гансан чинь бас хэдэн trade coin байгаа. Энэ харагдчихж штэ. За биткойн бол 0.17, трейд бол нэг 4210 ширхэг трейд coin гэж байна тий. Нийт дүнгийн яг хоо 0 одоо бол трейдинг хашиг 0.89 центээр үнэлсэн байгаа. Ингээд энэ дээр нийт баланс ингээд харагдаж шүү дээ тустай. Transaction гэдэг болоо. За ингээд ботуудынх нь саяны хувач гэсэн юмнууд харагдаж байна те 4 сарын 30-ных. Бүгдийг 0.27 сатошигоор хийсэн байна. Энд нэг юу 120 хоногтой болчих шиг болсон шүү дээ. Мэдээлэл солилцох сууг, Telegram чат, YouTube тэгээд судагийн ярьдгаар яг тухайн одоо лицензтэй хүмүүс ч юм уу групп те 100 одоо долларын лицензтэй ч юм уу $1000 лицензтэй хүмүүс тусдаа ингээд оролцогч нар хэсгээр группээ гаргадаг юм уу нэгдсэн нэг юутай байх уу те Happy 24 клубээс бол нэг юутай байна мэдээлэл сувгтай мэдээлэл өгдөг сурвалж ч юм уу хоорондоо ярилцдаг зөвлөгөө авдаг зөвлөдөг тийм нэг сувгтай байна. Хичнээн олон хүн оролцсон нь тэгээд өөрсдөө мэдээллийн сурвалж ингээд хараад явчихсан. За ингээд амжилт хүсье. Бүгдээ $100 чинь жилийнх байгаа лөө. Тий, $100 лиценз жилийнх, $1000 жилийнх. Цараараа авна гэвэл нэг $10 бас авч болно. 100-ийн лицензийг $10 ч юм уу. Сар сардаа байх төлөв. Яаж авдаг яхаа. Автаа одоо энд юу хийж байгаа шүү дээ.
Ocean City-ийн линк өгсөн шүү дээ. Тийм. Тэгээд яг тэрийг юу яаж хувь мессенжерээр явуулчих яг одоохонд бол нөгөө хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Тэгээд яг энэ бичлэгийг үзэж байгаа энэ бизнест оролцъё гэсэн хүн бол энэ мэдээллийг өгж байгаа хүмүүсээс за би яаж жишээ нь лицензийг авах уу, яах уу гэхэд бол тухайн хүн заагаад чиглүүлээд ингээд тулж ажиллаад биткойноо ингээд аваа шилжүүл дансаа ингэж KYC-га бүртгүүлээрэ. За одоо энэ бот ингэж аваарай гэж заагаад өгчин. Тэ. Ocean бид сүүлийн үед бол Oceans онлайн гэдэг нөгөө сайт дээрээс авч байгаа. Тэрэн дээр яагаад аваад юм гэхэл нөгөө тухайн ботоо авч байгаа ч юм уу мэдээлэл цацж байгаа хүмүүстэй нөгөө бонус урамшуул нь 10% ирж байгаа бас тийм урамшуултаа багхгүй. Эндээсээ ч авчиж болно л доо. Pay ингээл ингээд авчтیں۔ Тэ. Ингээд дарангууд нөгөө ботын юм гараад ирдэг. Майнс дээр юу дээр дашборд дээр байгаа лөө. За энэ дээр тийм одоо жишээ нь уугнаа энэ buy status гэдэг энэ gold-ыг дартаа энэ одоо silver статустай авчаа. Дараагийнх нь бол энэ сарын дотор энэ дээр gold болгож болно. Ингээл buy гэдэг дарангууд мэдээлэл түрээд ирнэ. Энэ бол silver-ыг авцсан. Нөгөөх нь Oceans онлайн дээр болохоор нэлээд тийм урамшууллын систем сайтай. Компани болохоор яг энэ ботын ажиллагааны сайт тэр нийтэд түгээх Oceans онлайн гэдгийг тусад нь явуулж байгаа. Яг нэг сайтын дээр ингээд нэгтгэж ингэж холихгүйгээр тусад нь. Тэнд авсан лиценз авангууд шууд энд идэвхжиж байгаа. Энэ smarttradecoin.com ботын сайт нөгөө линкээ түгээдэг, урамшуул авдаг Oceans онлайн хоорондоо холбоотой тэнд авсан лиценз шууд энд бүртгэгдээд идэвхжиж жишээтэй. Яг компани нэг л компани хоёр сайт байгаа байхгүй. Нэг нь болохоор бото арай харуулдаг, нөгөөх нь мэдээлэл өгөөд урамшууллын тооцоо хийх тиймэрхүү чиглэлтэй явж байгаа тусна салгацсан. Урамшуул олох මේ тухайн пассив өрөнгөн тусдаа энд бол яг арилжааных нь ашиг алдагдлыг харж байдаг юм. Сайд байна. За баярлалаа. За эндээс асуух юм байна уу та? Тэгээд юу вэ? Smart Go ч юм бол тэгэхээр нөгөө нэг бол биткойн, нэг бол Ethereum тийм. Трейдинг шээ хий чинь бас. Трейдинг бол суудаа энэ мэдээж яг одоо бирж дээр гарангуудын бас трейдийнхаа бот нь ажиллаад эхэллээ шүү дээ. За. Трейдкойн чинь бирж дээр гарсны дараа яг энэ ботын ажиллагаа бол компани нэлээд сайн хөгжүүлэлт хийж байгаа. Нэг хоёрд Америкийн компанитай бас хамтарч ажиллаад Visa карт гаргах талаар сүүлийн мэдээ байгаа. Энэ миний хэлэхээр юу харагдав? Эхлээд яг энэ трейдээс нь бас авч илээ зүгээр л юм байна тий. Юу харуулдаг юм гэхээр Visa карттай ажилладаг Америкийн компанитай ажиллаж байгаа гэхээр бас өөрсдийн биржийг байгуулах чиглэл барьсан байлаа. Бус бирж дээр хамтарч ажиллаад IO эднээс гарахаас гадна өөрсдийн бирж гаргах чиглэлийн рүү орсон байна уу да гэж харсан. Яг тэгэхээр Visa картаар төлбөр хийх боломжтой болгож байгаа байхгүй. Мөн энэ нь болохоор fiat мөнгөөр төлнө, бот аавна, хажуугаар нь trade coin-ороо бас авах боломжтой. Trade coin бол одоо 0.89 центээр тооцогдож байгаа. Trade coin-оос тодорхой гайгүй ханшаар аваад яг хадгалчих болно. Бирж дээр яг барихлаар мэдээж чинь хэлбэлцдэг ш бас тодорхой хэмжээгээр те. Тэрийг нь тооцоод би ямар хэмжээнд авах уу, ямар ханшаар авах уу, аль ханшаар авах зүгээр те. Яг чамайг авах бол арай бага ханшаар өгч болно. Баг шиг. Ашгүй дуун дээр нь шат хөлөнд төрөөд ав. Миний даасан одоо нэг 26,000 байна уу гүй юу? Тэрнээс нэг талын зараа талын байлга тэмүүлэх гэсэн бодолтой байна шүү дээ. Аавн гэвэл яг энэ бизнест оролцож байгаа хүмүүстэй өгч шүү дээ. Ядаж 1000 гарan тий. 0.89 хаашаа тий. 0.50 гэдэг юм уу хэд гэдгийг авж байгаа хэмжээнээс нь шалтгаалаад
0-4-өөс 0-5 гэдэг юм. Тэгвч шээ. За За баярлалаа. баярлалаа. За баярлалаа. Дарга баярлалаа. Яри. Гарлаа шүү. Гарлаа. Баярлалаа. За баярлалаа.